Хай балаванар. Балаван суугтавтаа мөрлөш. За тэр суу мөг яах вэ гэж. Би энэ бичлэгийг хийх болсон дүүрээс бараг л энэ бараг одоо шууд тэгэл бараг шууд орж байгаа. Би ер нь бол нэг амар янзалж барьдгүй шүү дээ бичлэгээ. Өөрөө бодогдсон санагдаж байгаа юмнуудаа шууд ингээд бичиж оруулцдаг. Юу болоод энийг гинт хийх боллоо гэсэн бис ажил дээр байцаад ажил дээр мань өндөр угаас жоохон хөнгөө сул тэгээ би ерөөсөө суусаар байгаа л ирсэн. Тэгээ сууж явахдаа утсаа ухаад тэгсэн чинь ерөөсөө нөгөө нэг юу уул нь одоо Монголд чинь юу гадаам шүү дээ. Бензин хомстоод бензиний асуудал үүсээд тэгээд би өдөр бас нэг ирээдлийн төр үзчихсэн чинь Солонгос хэдэн жуулчид манай бензин коллектор очиод Монголд бензин өгдөгөө тэгээд бензин авахдаа ингэж гуйж авч гин гэдэг юм одоо харь төшөө марташ гэл юу гэлээ тэрийн сандгүй ямар тач бензин колонки ихчдэр очиод бензин гуугаад тэр рил центр болгоод оруулсан. Тэгээд тэрийг харахад надад жоохон хичмээр байсан байхгүй юу? Гэхдээ Монгол хүн чи хичнээн үсттэй юм ч одоо битгүй одоо ичдэггүй юм ичээгүй хүн байгаа бол одоо яах вэ? Би бол ичсэн. Жохоо хичээдсэн тэр рейлийн тэр нь үзэхээр. Тэгээ бензиний асуудалтай байгаа юм надад яана гэд бодоод ингэж мингээдээд нэг охин бас машиндаа суудсан ингээ хүүхдэд тэрсэн бензиндээ 3 цаг 4 цаг очлоо гэдэг бензин өгөхгүй байх нэг ингээл нэг юм хүмүүс болж ин гин. Тэгээ би энэрийг ингэж үзэж мүзээл ингээл Монголд тийм байгаа минь юм байгаа минь гэдэг ингээ зөндөө бодлоо. Тэгээ энэ талаар би ярих гэж бодоод надад монголчуудад галзуурцсан юм уу яатсан гэдэг ингээ бодсон юм бодол төрөөд тэгээ тэрийг гинт ингээд та нартай хуваалцмаар санагдаад тэгээд над шиг бодолтой хүмүүс байна уу байхгүй надад бас гайх гэ мэдгүй тэгээ одоо би угаасаа нэг мэрэгэн цэц ухаантай амт биш шүү дээ. Тэгээ би жоохон нэлээд хойлогдов. Тийм тэгээд би хүртэл ингэж бодож ин гэхэр ч бас тэгээ би бүр гайхаа сууж байна гэж. Би бүр амар гайхаж байна. Яасан бэ гэхээр одоо би жоохон ингээд бодохоор ингээд стресс гээд жоохон ингээд хурдан яриад иж магадгүй би өөрөө амар ингээд тайвнаар одоо ингээд илэрхийлэх юм уу яах ямар тааш тайвнаар ингээд энэ зүйлийн талаар хэдүүл эхлээд ярилцаж эхлэе. Окей. За тэгэхэд явандаа миний дуу чангарч юм уу жоохон та нарыг загнаад байгаа юм шиг мэдрэмж төрөйтэй байл тэр чинь үнэн шүү. Гэхдээ би тэхгүй байгааг хичээе. Гой ингээд та нартай гой ярихыг хичээе. За тэгээд сэдв рүү оръё. Бензиний асуудалтай байгаа. Тэгсэн чинь би өнөөдөр яагаад гинт энийг мэдэрсэн энэ сонин гачин мэдрэмжийг мэдрээд имжлэг хийж байгаа гэхээр ямар сонин гачин мэдрэмж вэ гэхлээр би ингээд Facebook ороод ингээд ньюсфид ингээд гуглсэн чинь Катрина Катя гэдэг нэг хүүхний одоо 8-чин дээр үед бол 8-чин жилдгээс одоо бол одоо бизнес эрхлэгч гэх юм уу? Одоо гоёор хэлвэл тийм шүү дээ. Бизнесмен юм хүүхэн байна. Мэдгүй хүн баг Монголд угаасаа байхгүй. Угаасаа амар юм зардаг тэгээ тэр борлуулалт энэ амар сайн хийдэг. Хүмүүст бас амар их тусалж мусалдаг энэ тэр бичлэгийн би бол үзчихлээсэн. Ин гэр мэр авч өгөөд илүү хоол унтж бэлдэж өгөөд илүү тэгэл эсвэл бас юм хийгээл ажилчтай шагналал магналаа гэл тэгэл юм болоод идэг. Тэгэл гэсэн чи тэр хүүхний талаар шуугаад ах юм. Нөгөө бензин бол бүр байхгүй. Та нар ч бензин хэрэг байхгүй юм шүү Монголд. Яг үндэ эсвэл төр мөрөөс яасан тэр Катя гэд хүүхний тэр юу зарсан юм дэ өөр бас хүч гэлөө хүч нөө хасаадаг юм хүч мүж мөнгө дууддаг хүч мүж зарсан юм уу яасан. Тэгэл тэрнийхэн талаар л хэр бол оруулаад ах шиг байна. Тэгэл хүч тэдээр зарлаал гин авлаал гин тэгээд үгүй тэр хүч мүж яах вэ? Тэр хүч хаасаагүй л аль ч оронд л ингээл 8-ачт ингээл одоо тэр $5 имэ чинь энд 50-аар ч зарах юм байна. Бүр тэнцээ ингээд ам фигүрээр $500 ч зарах юм байна. Энд ч тэ ерөөс амьдралын хууль штэ энд ч тэ маркетинг инээ тэр чи яваад байна. Тэгээд тэрийг авсан хүмүүс нь асуудал үүсгээд байгаа мөн үгүй юм шиг байх юм тэр. Одоо бас юу тураадаг тариа мараа зарцсан юм уу? Тариа юм уу юм уу? Тэгээд гэсэн чинь л ерөөсөө тэрийг л шуугаад ах. Тэр нэг шивэстэй залуу яадаг тэр Катяг яасан ч юм уу мэдхгүй. Тэдний хэрүүлэг бол би яг ерөөхдөө ингээд гадарлаад байгаа нэг нарийн сайлбарлаж бол мэдхгүй байна. Яагад бол миний амьдралд яг энд яг хэрэгтэй нөлөөтэй зүйл бол угаасаа биш байгаад шүү дээ. Тийм учраас би таахгүй байдаг боловч ингээд бүр ньюсүүдээр дүрэн тийм. Тэгсэр Монголынх нь яг одоо байгаа нөхцөл байдал нь бүр ингээд бензинч болцсон. Тэгэд одоо яг бензин нь та нарт хэрэгтэй байгаа мó тэр Катягийн хэрүүлэн Катя гэд хүүхэн тэр одоо хүч зарсан тэр одоо тураах юм юу юм тэр мөрийн зарсан та нарт тийм чухал байгаа юм. Аль нь чухал байгаа яг та нарт өндөр яг хэрэгцээтэй байгаа зүйл чи яг аль нь гэж би ингээд бүр бодоод бензин л илүү хэрэгтэй баймаар юм. Тэгэнгүүт яагаад бензинээ ингээд шуураад өдөрт 3 цаг 4 цаг очрлоод ингээд зарим нь авч чадахгүй байх нэг тийм бүр бичлэг хийгээд байсан шүү дээ. Гэхдээ тэгэд
хідэн өдөр тэгээд ангаагаад алцаагаад ингээд бензинд очирлоо тэр Катяг гээд хүүхний тэр юу хүж юу хоёрыг тэр тураадаг юм ч юм уу тэр зүв бурууг нь би мэдэхгүй нугасаа тэр шүүдэг мөдөг хүмүүс нь шүүн үсттэй. Гэхдээ тэр чинь шүүх хүмүүс нь шүүнлээд тэр авсан хүмүүс нь одоо баг бодвол тэгээд би бас зөндөл юм ингээд тэр юуны талаар үзлээ тэр авсан уусан хүмүүс нь бол гомдол момдол гаргаад би хаа модчлаа хүлээ гатлаа гэсэн бол байхгүй л юм шиг одоохондоо. Тэг гарч ирвэл тэр хүмүүс чинь хууль молоороо яваа тэр хүүхэн чинь шорон орондоо орвол ордог юм биш үү. Та нар одоо тэгээд тэрийг одоо шуураад ах нь одоо гол сэтгв чи муу юм уу монголчуудаа? Тэр бензинийхээ асуудлыг эхлээд та нар ч одоо шийдэж мэддгүй юм уу жагсаж магсаад ч юм уу яадаг юм одоо тэгээд. Үгүй тэгэл одоо хин ирээд машин чинь бензин хийж өгөх юм бэ очрлоод авч чадахгүй бол надад асуудлыг чинь та нар асуудалтайгаа нүрд бол өөрсдөө шийдэхгүй бол тэгэл одоо тэр асуудлаа шийдэхийн оронд чинь Катя гэдэг нэг хүүхэнтэй л хэрэлдээд идэг юм уу зодлоод идэг юм уу яадгийн тэгээд байгаа юм шиг байгаа юм. Тэгэл нэг тэгээ бас нэг алтны хүүхэн та нар ч одоо бүр ингээд улсаараа галзуурч нэг гэж байхгүй үстэй гэж. Над чиг ингээд бодож байгаа хүмүүс байгаа гэж би итгээд энэ бисийг хийгээд байгаа байхгүй юу бүр ингээд. Тэгээ тэр нэг алт зараад байгаа хүүхэн байгаа мó нэг юм ягаан үстэй өстой. Янз ягаан амт юм аа. Тэр үс гэзэг нь яах вэ? Ямар тааж алт зараад байгаа юм шиг байна. Тэгсэр нэ ийм том бараг л энэ колош гулдмаа гэд барьцсан 30,000 төгрөг гэж зараад байгаа юм. Гэхдээ одоо тэр нь алт одоо тийм том гулдмаа одоо 30,000 төгрөг гэдгийг одоо эрүүл цаа эрүүл хүн бол тэр ч одоо би бол нэлээд тэнэг жоохон малдуу төрлийн хүн шүү дээ. Ингээ маанагдуу төрлийн хүн. Тэг мангар би хүрэхэд харахад арайч ийм одоо гулдмаа 30к та бас арайч бишээ гэдэг нь ч одоо би одоо мэдээд нь шүү дээ. Та нар ч одоо яацарсан хүмүүс юм биш. Тэр бензин нь одоо яасан юм бэ? 20,000 50,000 л өгнө гэсэн юм уу нэг машинд. Тэр авсан бензин надаар машиндаа хийгээд байгаа юм уу эсвэл уугаад байгаа юм уу? Ерөөсөө бүр тэр бензин уугаад мансуурт гацсан юм уу? Яатсан юм бэ та нар ч одоо. Тэр 20-30 мянгад авсан бензин машиндаа хий хөөе. Уучаад байгаа юм уу? Нэг бол ингээд юм уугаад юм эргүү мангар мал болчиход байгаа юм уу? Хайш юм бэ ч одоо. Би бүр ингээд битгүй бит юм ухаантай биш гэдгийг хэлээд нь шүү дээ. Би бол жоохон тийм нэлээд хойлогдоо. Тэгсэрнэл ингээд яач бодсон ингээд та нарт яг яагаад байгаа юм бэ? Яг юуны төлөө юу хийгээд байгаа юм бэ гэж. Та нарт яг одоо хэрэгтэй байгаа юм чинь бензин чинь байгаа энэ асуудлаа шийдэх гээд ямар нэгэн шийдэл төрүүлэхийн тулд энэ дээдшүүлээ жоохон шахаж ингэж түлхэж дарамтлж энэ асуудлаа шийдэж зохицуулах тал дээр ингээд монголчуудтай нэгдэж одоо нэгдэн зүтгэдэггүй юм уу? Тэр нэг тураадаг юм зардаг хүүхэн одоо тэр тураадаг юм тариач юм тэрийгээ зардаг хүүхэн одоо яг та нарын амьдралд тийм чухал байгаа юм уу? Өчнөө л би энэ хүүхнийг бол өмөрч байгаа юм биш угаасаа тэр буу юм зарж ивэл болохгүй угаасаа хууль байгуулалт тийм шалгаад угаасаа авчих шүү дээ. Тэгж яах ч л нөгөө нэг тэр хүчийн тэдээр зарлаа гэл. Яг үндэ бол тэр хүчийг авсан ч аваачгүй хүмүүстэй юу бүр тэр тарианаас нь аваад бараг тарай юм уу юу юм бэ мэдэхгүй тэрийг аваад идсэн юм уу ууцсан юм уу тэр хүмүүс нь бол биш юм шиг байгаа юм. Тэгээ нэг юм жоохон 8-аач дээр үед бол нарантуулын 8-аачин хүмүүс чинь нэг юм хоорондоо лангууны хооронд л хэрэлдээл ингээл ажиста миний юу 10 одоо чинь 10,000 зарж ирсэн юм чи яхаараа 9,000 зардгийн өмнө хань шунгалаа гэж хоорондоо хэрэлдэг байсан бол одоо зүгээр эн чинь нөгөө нэг юм сошиал нөхцөл дээр болохоор л яг одоо тэр нэг юм шивэстэй шалан залуугийн залуу Катя хоёрыг хэрүүлчихэд яг тийм байдлаар л өргөн дэлгэрэл болоод байгаа л гэж надад бол санагдчихээн. Аль ч оронд угаасаа тэр тураадаг тай юмт гिचгчтэй бүр хацааттал байгаа. Ууж байгаа хүмүүс бүр үгүй нэг гівгэн тэрний хүүхэн оруулж ирээ зараад ингээл монголчууд хуугаар нь хядаад үхээд байгаа юм уу? Уггүй адохондоо үгүй байгаа зү ч одоо за би тэгэхээр одоо бас яг тэр Катя гэдэг хүний талд ороод байгаа юм шиг. Бидгүй тэр хүүхэн одоо тэр хор зормор зараад идэг юм шорондоо орно гэд өөрөө бичсэн байсан. Би бүр постыг уншсан. Шорондоо явъя гэд. Гэхдээ тэгж яхад тэрийг л шугаад ах юм та нар. Болоо тэр бензинийхээ асуудлыг шийдвэл яадаг юм бэ? Тэр одоо бензинийхээ талаар та нар ч одоо яриа тэр машин зэрэгэндээ бензин хийгээд агаар салхинд гардаг юм уу ч одоо гэж бодоод би ийм бичлэгийг хийхээ сууж энд яны угаас нэг амар урт болохгүй бах. Тэг би зүгээр ингээ гайхсан да. Тэгээд ингээд бүр та нар ч одоо яагаад гэдэг юм бэ? Одоо ирүүл байгаа. Үнэхээр бүр ингээд бүр би аргаан бараад бүр тэр 20,000 50,000 бензин нэг машинд өгөөдөөс тэрийг өөрсдөө аваад уучдаг юм болов уугаад ингээд галз орчдөг юм болов гэж бодоод бүр энэ бичлэгийг хийж байна. Тэгэд ийм надтай юм санал нэгдэхгүй хүн бол байгалах л да чи яа битгий хуц гэж бодож иж магадгүй. Тийм ээ би хуцж гин. Гэхдээ би бас хуцахтаа бас жоохон эрүүл хуцмаар байна. Ер нь яаж бодсон? Надад бол энэ хүмүүсийн тэр бичээд байгаа пост мастер шуураад байгаа сэдв бол ерөөсөө амирыг нийтдээ тэнэг байна. Энэ одоо
одоо ингээл бензин чинь хомсдоод ирэхээр чинь бүх юм чинь үнэн дагаад өснө үсттэй хоол унд бүх юм чинь бензинээр наашаа цаашаа зөөгдөж байгаа. Тэгэд нэг Монголд чи яадаг үлээ нэг үнэн өсгөөрө буухгүй штэ цаадаа. Тэгэл монголчууд л нусаа азартаа наа штэ. Өөр хин нусаа азартаа наадаг юм бэ. Үгүй яаж хахад манай би ч одоо нэг ээж хоёр дүү маань Монголд амьдардаг болохоор бас ингээл ээжтэйгээ уцаар ярих юм. Тэгээд ээж бас бензинд очролж гэдэг юм ярьсан. Гүн ч би ээжигээ ямар одоо загинж магнэлтэй чадахгүй юм чинь тэгэл тийм үү бензин байхгүй байгаа мó гэл айсаа хараад янамар олон цаг очрлоо вэ хоолонд эцэн үү яасан уу гэл ингээл ингэсгээл өнгөрч байгаа юм. Одоо ээжигээ ямар загинэлтэй чадахгүй штэ би ч тудлаад гэл ингээл ээжтэйг уцаар ярихаар тэгэл гүлг болчихж байгаа юм чинь тэгэл за тийм үү яана гэл ингэсгээл тэгсэр нь яг үндэ бол ээжд бас би хэлмээр байсан л ахгүй юу яг үндэ бол юу вэ тэгэл ингээл яах юм тэг бензин гэл очрлоод ах юм. Нэг бол та нэг яаралтай гарах хэрэг байхгүй бол машина гэртээ тавиад ингээд зүгээр л ингээл хэдэн 2-7 хоногт хүлээгээд гэр ороноос гарахгүй байж ивэл яадаг юм тэгэл ингээд хилчмээр янгууд өөд ингээд жоохон өгс настай хүмүүс чинь ингээд гарч орж ингээд явмаар байдаг юм шиг байна. Баян гэртээ байгаад хараас ганцаардаад байдаг юм шиг байна. Тэгээ тэр мөрийг би жоохон ингээд гадарлаад байдаг болохоор бас нэг тамаагүй тийм юм хэлж чадсангүй бас ээжтэй бол. Тэг яг ийм бодол төрлөө гэдэг ингээд та нартай бол ингээд хуваалцж байна. Тэгээ би одоо л ингээд эцээцэд гайхсараас яг та нарын шуураад ах зүв сэдв чи мөн ч юм уу биш ч юм уу та нарыг гол юм зөв юм руугаа ингээд дуулна. Өөрөөс чинь хэрэгтэй тэр одоо өөрөөсөө амьдралыг л ингээд бодоод зохицуулаад явбал яадаг юм бэ эхний хэлж байна гэж. Тэ хаа байсан тэр хүний одоо ер нь монголчуудын бодоод байгаа юм тэр нэг 8 хүмүүст бүгд сүрээ дампуур бол зүгээр юм шүү. Трийг хүсээд ингээд идэх юм уу тэр гэдэг дампуурхаа өрөөл тэгэл тэр чинь та наргүй тэгэл юм муу байдаг юм бол тэгэл аль үжээ тэрийг зарсан зараагүй л үнэхээр л тийм хог новч зараад орчлонгийн бузар булаа юм бол аль үжээ дампуураад энэ ч одоо тэр цацхаллээсээ ингээд зах зээлээсээ ингээд арчигдаад алга болно үсттэй юм ч одоо жамаараа тэгээд болохгүй бол тэгэл тэр ч одоо ингээд гэл алга болно шүү дээ. Тийм баг чинь ингээд шаал хэрэггүй юм дээр л овоорцоогоол ингээд нэг баасан дээр суус ялааш гэлээ та. Тэгээд надад бол тэр бирүүс бүр ингээд за бол бензин асуудалгүй байсан бол за одоо яах вэ одоо бас тэгдэг. Уйдсан хүмүүс одоо тэгэл нэг химлээд гихчирдэг л одоо байж лээдэг тэгж л байгаа юм байна тэгээд бодгосон. Чи монголчин бүр бензин олдохгүй одоо тэр Оросоос л бензин авдаг ихэнх нь авдаг л гэж би сонссон. Тэгээд одоо Оросоос учир нь би нэг сайн мэдгүй байгаа шалган би угсаа машин барьдаггүй. Тийм машин барьж чаддаггүй. Тэгээд би угсаа машинд ямар сонирхолгүй тийм төрлийн хүн. Гэхдээ бензины үн ханш ингээд өсөөд ховордоод хомсдох юм бол ерөнхийдөө юу болно гэдгийг бол юм хар ухаанаар бол би мэдээд байна. Тэгэл эн чинь бидний нөгөө хоногийн хоолтой хоногийн хоолыг чинь ингээл тогшоод эхлэв шүү дээ. Хамгийн өмнө чи үн тэнгэрт хадаад одоо ч гэсэн ингээм амар хатцсан багт чинь тэгэл одоо тэгэл улмал хадна шүү дээ. Энэ асуудал руугаа бүгд төвлөрөөд ингээд жагсаж мэгсдэг юм уу яадгийн тэр солонгос хүмүүсийн тэр нэг айхтар юмнаас суралцаад ингээд нэг юм 3 цаг 4 цаг 2 өдөр бензинд очролж байгаа. Нэг бол хашаанда бензин машина тэр гаражда машина тавьчаад бөөндө 3 цаг 4 цаг ингээд 2 өдөр жагссан бол баг энэ асуудал чинь шийдэгдсэн байгаа шүү дээ. Гэж би бодох юм. Чаавс. Би нэг ийм л юм бодож суулаа өнөөдөр бүр ингээд хэлчих юмсан гэж бодоод. Уу яг зөндөө ийм хүн байгаа гэж найдаж чинь би тэгээд би ганцаараа нэг амар гигийн цайлга ухаантай даач биш зүгээр л гинт ингээд юу яач над чиг мангар малч гэсэн бодсон уулна хэрэгтэй юм дээрээ л уулна ч одоо бүгд бөөгнөр мөрийн ч одоо шаал хэрэг юм дээр бөөгнөр би бүр аргаан бараад стресстэд ажиллаанд харж орж ирчээд учиргүй нөгөө нэг камера асаагаа суугаад шууд ярьж ийн энэ гэдэг бараг тэр чигтээ орох байх би угаасаа нэг камер янзлмаас хүсэлж алга угаасаа тийм. Тэг гівгийн тим сэдвэр ярьсан дуучлаараа балаа авахнараа. Тэгээд ер нь бол зүгээр л амар үзэхэд бухимдаад байсан учраас энэ сэдвийг ингээд би ингээд та нар ер нь ямар хөө бодолтой байна гэж бодоод би ингээд гинтийн бичлэг хийж байна. Би л ганцаараа ингээд амар бачураал их орно гэсэн сэтгэл минь гэдэг байгаа ч юм биш. Зүгээр л баасан гэл Монголд манай Монголд ч миний ингээд гэр бүл амьдарч штий. Ээж дүүнэр маань тэгэхээр бас тэрэндээ санаа зовоод бас зах зээлийн үнэ өсөөлөхлүүл тэгэл тэд нар маань хэцүүдэн штий. Тэгээ тийм байдаг учраас адилхан л яг тэд нар маань хэцүүдж чинь монголчууд маань дагаал ариг адилхан хэцүүдэх юм бол яг л манай гэр бүлд адилхан л тэр нөлөө үзүүлнэ. Тийм учраас би зүгээр амар санаа зовоод ингээд бас энэ талаар ингээд бодоод тэр бодсон бодлоо та нарт ингээд бичлэг болгон хүргэлээ. За тэгээд өнөөдрийн зүгээр л нэг юм миний балаа стресстэй бичлэг үүсэнд баярлалаа. Гэхдээ би ер нь нэг юм стресстэй бичлэг оруулахыг хүсдэггүй. Гинт зүгээр амар стresslээ за sorry. За дөөр гоё юм яриа дөө. Гинт
Би ч хүртэл өөрөө ингээд өөрөө ингэж амар стресстэй. Үгүй өмнө нь ерөөс ийм хүн тоодгүй байсан юм аа. Тэгээд одоо яагаад ингээд хүн жоох ингээд нас яваад ирэх юм шиг байна. Яа мэдгүй яагаад ч юм цаанаас ийм нийгмийн харилцаа, нийгмийн ийм болохгүй байгаа юм ингээд зүгээр цаанаасаа ингээд жоохон түүртэй ч юм уу тэр шагаад ч юм уу мэдгүй ер нь ирээдүгөө бодоод ч байгаа юм яа тэтгэр мэдгэрээ бодоод идэх юм яадаг юм бэ мэдгүй яагаад ч юм цаанасаа нэг л ингээд нэг юм нийгмийн энэ асуудал руу ингээд өөрийн мэдлгүй ингэж халтарч ороод идэг болчих юм байна. Тэр 2021-т байхдаа бол хүсэнд бас хинч байсан яадаг адилхан дээр гараад дээрээс баана гэж боддог байсан ч одоо дээрээс жоохон тусаан гутал уур үргээд болчихлоо. Энэ ч одоо яагаад тань гэдэг ийм болчдөг юм байна хүн гэж жоохон бас нэг төлөвшөөд ирэхлээр тийм олигтой төлөвшсөн амтан бол би биш. Гэхдээ ерөөхдөө бол нэг тийм бодол санаа өнөдөр төрөөд тэрийг та нарт хуваалцлаа. За тэгээд олон юм хуцаад нөгөө сэдврүүгөө орохгүй нэг намайг загнаад идэг хүмүүс байгаа бол уучлаарай тэгэл ямар ч тач би чадлаараа тайлбарлаад ярьлаа. Тэгээд та нарт одоо таалагдах байсан ч яг вэ ямар ч тач зүгээр ингээд санал бодол асуугаад над чиг юм бодсон хүмүүс байгаа гэж найдаад би бичлэгийг оруулж जैन. Тэгээд би согог үздэг балаа гонортой хайртай шүү. Тэгээд subscribe дараагүй бол бас subscribe дараа бас би дахиад иймэрхүү стресстэй бичлэг оруулахгүй байхыг хичээе. Тэгээд магадгүй дахиад надад иймэрхүү сэтгэл төрөөд ингээд жоохон бухимдуулсан байвал би мэдээж хийж магадгүй. Гэхдээ амлаж чадахгүй. Гэхдээ иймэрхүү жоохон стресстэй бичлэг оруулахыг би хүсдэггүй. Тэгээд sorry know that. Тэгээд би стресстэй барьж дийлэхгүй та нарт бас ингээд амар стресстэй бичлэг оруулжлаа. Бүү. Тэгээд өнөөдрийн бичлэгийг нүрээ дууслаа. Нэг гоё бичлэг байгаагүй дуучлаарай. Дараагийн гоё бичлэгээр эргээд уулзъя. Bye балаа гонороо.